Надад хэрэгтэй юм бүхэн Монголд минь байдаг. Ялах биений аминд өвөг дээдсийн сүнс байдаг. Тэнгэр дэргих шонхрын танил төрсөн гэрийн бууц байдаг. Тэрэг л сартай шин нулимс санах ууц байдаг. Сан Франциско нь Америк нэгдсэн улсын Калифорни муж улсын төв хэсэгт орших бөгөөд хойд Калифорнид эдийн засаг соёлоор тэргүүлэгч хот юм. Тус хотод 825,100 орчим хүн оршин суудаг бөгөөд Сан Франциско, Сан Хосе, Окландыг хамарсан Сан Франциско булангийн бүс нийтдээ 8.3 сая гаруй хүн амтай. Тус хотын нутаг дэвсгэр 121.4 км квадрат. Хүн амын нэгтаршлаараа Америк нэгдсэн улсад зөвхөн Нью-Йоркийн дараа л ордог ба Калифорни муж улсын хамгийн нэгтаршил ихтэй том хот юм. Сан Франциско гэдэг нэр нь Испаниар Saint Francis буюу ариун Франц гэсэн үг юм. Сан Франциско хотыг 1776 оны 6 дугаар сарын 29-нд Испанийн колончлогчид үүсгэн байгуулсан юм. 1849 оны Калифорни алтны халуурлын үеэр тус хотын хүн ам эрчимтэй өсч тухайн үедээ Америк нэгдсэн улсын баруун эргийн хамгийн том хот болсон байна. 1906 оны газар хөдлөлт болон түүнээс улбаалсан гал төмрийн үеэр хотын 4/3 нь үнсэн товрог болсон боловч сэргээн босголт түргэн хугацаанд хийгдсэн юм. Өнөө үед Сан Францисконы дэлхийн жуулчдын очих дуртай газрын жагсаалтанд 44-т эренблэгддэг ба Сэрүүн зун өтгөн манан алтан хаалга гүүрээрээ алдартай юм. Америкийн баруун эргийн томоохон хот Сан Францискод үрээ. Цагийн сайханд ертөнцийн 8 сайхан хотын нэгэнд тооцогддог байсан барууны Парис хэмээн нэрлэгддэг Сан Францискод монголчууд тун олноор суурьждаг. Дорноос Азиас Америк руу ирэх хамгийн дэвт агарын зам. Эхний буудал нь Сан Франциско болохоор шууд энд ирээд суурьсан нь цөөнгүй бий. Энэ сайхан хотын тухай дурдахгүй өнгөрөх аргагүй юм. Хэдийгээр өвөл зунгүй, халуунч биш, хүйдэнч биш, 20 орчим Фаренгейтээс бараг хэл бэлцдэггүй. Харьцангуй тогтвортой уур амьсгалтай нутаг хэдий ч 8-9 дугаар сард л хамгийн сайхан цаг байдаг. 43 тов толгод дээр баригдсан гэдэг Сан Франциско бол их газараас номхон дүлгөөн далай руу түрж орсон 3 талаараа усаар хүрээлэгдсэн хушуу дээр оршдог. Тиймээс ч цаг агарын 6 бүс ээлжлэн солигдож байдаг өвөрмөц тогтцтой. Энэ үхэнд нар төөнөж халуун шатаж байхад хэдхэн милийн цаана манан будан хөшөлдөж далайн жихүүцэм салхи үлээж байх жишээтэй. Эндхийн уугуул суугуул оршин суугчид ямар ч нартай өдөр ноосон цамц эсвэл нэмхэн хүрэн байнга авч явдаг нь өглөө нар гарч байснаа гинтгэн л үүл бүрхэж хавирга нэвтлэх салхи жиндүүлдэг болохоор тэр юм. Өвөл 12 сараас 2 дугаар сарыг дуустал их хвчлэн бороо орно. Заримдаа ч өстө залхтал өөдтал цуудадаг. Хэрвээ цас ордогсон бол Сан Францискод юу болохыг төсөөлөхөд бэрх юм. Өнөөхө тов толгодыг дамнан баригдсан өөд уруу гэж аймаар газар чин бөөн аваар усвал болох байлгүй. Холливуудын адал явдалт кинонуудад гардаг да. Машинаар хөөцөлтөөдөл ойж буугаад хараалгаад л байдаг. Тэрнийг чинь ихэнхийг нь Сан Францискогийн зам дээр авдаг юм гэсэн. Америкт нийтийн тээврийн үйлчлэгээр номер 1 хот бол Сан Франциско. Онгоцны буудлаас гаралгүйгээр л Бэй Айрагийн метроны сүлж Баартыг хүлэглэж болох хот юм. Хотын гудамж болгоноор нь шугамын автобус, троллейбус, трамвай хөлхөөстэй. Ер нь нэг үгээр хэлбэл таксинд мөнгө өргөх шаардлага гарахгүй. Бас өвөрмөц нийтийн тээврийн хэрэгсэл болох cable car зөвхөн энд л бий. Бүр 19-р зууны сүүлч үеэс нийтийн тээвэрт хэрэглэгдэж ирсэн газрын тос, өөхөн тос, цахилгаан, нарны энергийн аль наранч бас газар доорх ган утсаар татагдан явдаг энэ унаанд л зөвхөн сууж үзэх гэж дэлхийн өнцөг болгоноос жуулчид ирдэг гэсэн юм. Задгаа цонхтой зорчигчдод зөвхөн сууж бас гаднах тавцан дээр нь зогсож дүүжлэгдээд явж болдог энэ унаа одоо ч хотын төвөр 2-3 чиглэлд явж л байдаг. Нэг удаа суухад $10 төлөх бөгөөд энэ унаагаар хотын төвөөс жуулчдын очих дуртай газар болох Fisherman's Wharf руу очиход их зүгээр. Мөн зайлшгүй очиж үзэх газар бол энэ хотын бэлэгдэл болсон Golden Gate Bridge юм. Өнгөрсөн жил 70 жилийн ойгоо тэмдэглэсэн энэхүү гүүр дэлхийн хамгийн анхны дүүжин гүүр гэдгээрээ алдаршжээ. Хотоос гүүрээр гараад хойд талд нь орших уулан дээрээс зураг авахулах, гүүрийг болон хотыг ерөнхийд нь харахад нэг тохиромжтой. Хэрвээ та хүсвэл алтан хаалга гүүрээр 2 зээр дээр болон дугуйгаарч хөндлөн гарч болох юм. Түүнчлэн Алкатраз хэмээх арал руу усан онгоцоор очдог аялал. Энэ жижигхэн арлыг алдаршуулсан зүйл нь тус арал дээр байдаг шорон юм.
Америкийн гэмтэргийн ертөнцийн хамгийн дуйлант, хамгийн хүнд, хамгийн онц ноцтой гэмт хэрэгтнүүдийг энэхүү арал дээрх рок хэмээх хатуу чанга дэглэмтэй шоронд хордог байжээ. Мафийн загалмайлсан эцэг эгддэг Аль Капоне, автомат хочид Келли гэдэл хар ертөнцийн хүнд гарууд энд тодорхой хугацаагаар амьдарч байсан гэдэг. Одоо бол энэ шорон жуулчдад зориулсан үзүүр болсон байна. Дээр өгүүлсэн Fisherman's Wharf-аас Алькатрас арал руу усан онгоц хөлөглөн очдог цууд шорон үздэг аялал бий. Мөн Golden Gate Bridge болон Алькатрас арал орчмоор тойроод ирдгэнж байгаа. Үнэн нь жижиг заваар явбал 10, усан онгоцоор явбал $20 бөгөөд шоронг үзэх хүн тусдаа байдаг. Fisherman's Wharf бол төм түжигнэж бум бужигнж байдаг жуулчдын очдог газар. Бяцхан боомтчгээд ойлгочихсон болно. Энд очсноор та далайн арсланг амьдаар нь гарч аквариум үзэж, лааны тусам үзэгээр орон алдартнуудтай хамт батараа татуулж, нэстэг хөвсөн дээр сууж, морин сүйх тэргээр аялаж, ундаг дугуй нарны энергиээр ажилдаг бага оврын машин түрээсэлж, хөшөөшиг зогсох элдв хүмүүстэй гарыг нь бяцхан цайлгаад, зураг авахулж, хөгжмийн амьд тоглолт сонирхож, хөрөг зургааж зурвуулж болох юм. Сан Францискод хотын бас нэгэн бахархал болсон Levi Strauss компани байраар очиж амжихгүй бол Адаглаад даунтаунд байдаг нэрийн дэлгүүрээр нь орж ганц хоёр ориг джинс хувцас авахд гэмгүй. Мөн энэ хотоос үүх түүхэн эхэлсэн шоколад амттны Ghirardelli хувцсны GAP Old Navy брэндүүд болон Wells Fargo банк байдгийг нь мэдчихэж болох юм. Далайн эрэг тэр тусмаа номхон дүлгөн далайн усанд нь гар хөлөө дүүрж энэ их далайн цаана Монгол маань Герман биш үү гэж бодож зогсох нь сонирн байлаа. Ocean Beach руу та автобус, тарамвай алингаар нь очиход төвөггүй. Бас Golden Gate Park гэдэг манайхны наадмаа хийдэг элдв тэмдэглэлт үйл явдлаар салхинд гарч, магшарж, тоглож нааддаг маш том цэцэрлэгт хүрээлэнд амралтын өдрөө өнгөрөөдөг газар юм. Тэнд өнөөх улаан номонд орсон бизон ухрыг амьдаар нь харж, зүсэн зүйлийн ургамал амьтантай танилцаж болох юм. Сан Францискогийн зайсан толгой уг нь Twin Peaks буюу ихэр оргил нэртэйж манайханд ингэж хэлбэл санаанд нь шууд л бууж нэрлэгдсэн байна. Энэ оргил дээрээс хотыг бүхэлд нь тойлдож уг хотыг их газартай холбож байдаг дэлхийн хамгийн алдартай гүүрний нэг Bay Bridge болон бусад гүүрнүүдийг харж болдго юм. Сайн байцгаана уу эрхэм үзэгчдээ. Та бүхэндээ Америкийн нэгдсэн улсаас дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг мэдчилж байгаадаа баяртай байна. Бид энэ удаа нүүдэлчин багийн хамт олонтой шижигэнсэн сайхан тэнгэрлэг залуучуудтайгаа уулзж байгаадаа туйлаас их баяртай байна. Та бүхэнд энэ өдрийн мэндийг хүргэе. Сайн явж байна. За тэгэхээр та нар өөрснийгөө танилцуулаад нүүдэлчин баг хэдэн жилээс эхэлсэн чухам нүүдэлчин гэдэг нэрний утга учрыг мэдээж миний монголчууд мэддэг болсон байгаа. Зөндөө олон би ч гэсэн бас харж исэн. Тэгэхээр нүүдэлчин гэдэг нэрийг чухам яагаад өгөө? Тэгээд энэ багт хэдэн хүн байж гэн? Аялал хэдэн одоо удаа явагдаж гэн гэдэг ер нь тодорхой эрхэм үзэгчтэй тайлбарлахгүй юу? За юуны өмнө тандас Америк тавтаа морлоор гэж хүсье. Тэгээд манай нүүдэлчин клуб англиар бол номадик. Тэгээд монголоор нүүдэлчин аяллаа клуб байгуулагдаад 2 жил болж байна. Тэгээд ерөөс явган аялал хийх зорилготой байгалийн сайханд чөлөө цагаа зөв боловсон өнгөрүүлэх, амралтаа сайхан өнгөрүүлэх, байгальтайгаа танилцах. Тэгээд дээрээс нэрүүлж ирэх байх, тийм ээ. Амьдралын зөв хөвшилтэй байх. Тэгээд энэ үндсэн дээрээс л энэ клуб байгуулсан байгуулагдсан. Тэгээд байгуулсан цагаас хойш одоо 2 жил болж байна. Сард 2 удаа тогтмол аялал хийдэг. Тэгээд одоогор нэг тогтмол аял болгон тогтмол хамрагддаг нэг 30-аад хүн байна. Тэгээд энэ орж гараад янз бүрэлтэй. Тэгээд бид сонссон л да сая замда яг энэ бид нэр цуглаж байгаа учир утга бас утгатай. Яг тэгвэл үүсгэн байгуулсан газар гэж байгаа юм тийм ээ. Тийм ээ, энэ клуб яг 2 жилийн өмнө энэ Монт Диабло гэдэг энэ манайхтай ойрхон одоо хэдхэн километрийн цаана байдаг ууланд алхаж явж агаад бид нэр энэ клубыг эхлүүлэе гэж шийдсэн. Тэгээ одоо улам эхэлснээс хойш улам өргөжөөл, улам залуу болоод залуу хүмүүс их ирж байгаад их баяртай байгаа. Тэгээд залуучууд өглөө эрт босоод ингээд бид нартай цуг байгалийн сайханд явж агаад тэгээд бас энэ их одоо стресс хуримтлагдсан энэ нийгмээс төрж гисэн бид нар гараад байгалийн сайханд нэг нэгнтэйгээ хөгжилтөөд инээгээд хөхрөөд явж байгаа да.
их баяртай байдаг. Одоо хүүхдүүдтэй минь нас чацуу улам олон залуучууд ирж байгаад битэрж бас их бүр их баяртай байдаг да. Би 15 жил бас аялалд явсан. Тэгвэл Монголоороо явсан. Монголынхоо бол сум аймаг ерөөсөө нөхлөөгүй газар байхгүй. Үзэсгэлэнтэй газраар миний Монгол бас маш их үзэсгэлэнтэй мэдэн шүү дээ та нар тий. Тэгэхээр Америк одоо Монгол хоёрын одоо ялгаа нь юу вэ? Энд бол их уулархаг юм байна. Их модлог газар юм байна. Маш гоё. Одоо би яг энд ирээд бол бас урд нь нөгөө Вашингтонд ирэхэд айгүй халуун нөхцөлд ирж исэн. Тэгсэн энэ удаа бол маш сайхан зүгээр ингээд явж байхад сэтгэн бодох хугацаа минь их болчих шиг байна. Америк нь өөрөө өргөө удам нутагтай. Тэгээд тэр дундаа бол Калифорни бол хамгийн цаг агаарын байгалийн хамгийн одоо их тохиромжтой их сайхан үзэсгэлэнтэй газар л да. Тэгээд бид нар Азтай одоо Калифорнид амьдарч байна. Боломжоо ашиглаад тэгээд явгаа илүүдэг хийж байна. Зөв Монголын газар нутаг, Америкийн газар нутгийн зөрөө одоо ялгаа гэдэг одоо ялгаа гэх юм бол үндсэндээ Америкчууд маань бас байгалыг маш их хайрладаг. Тэр тал дээр одоо үндэсний паркуудыг маш их хамгаалалттай байлгаж тий. Одоо онгон цэврээр нь хадгалахын тулд маш их анхаардаг. Тэр нь бол яг бидний аялж явж байхдаа анзаарэгддэг л да. Тэгээ тэр нь бас маш их агуулжтай. Тэрийг дагаад бид нар бас нөгөө байгальтайгаа зөв харьцаж сурах. Тэгээд байгалыг яг байгаа хэвээр нь хадгалвал өшөө олон жил үлдээх тийм хүмүүсийг тийм одоо тийм сэтгэл төрүүлэх гэдэг юм уу те байгалаа хайрлах, байгальтай ойрхон байх тийм сэтгэл төрүүлдэг юм шиг санагдсан. Тэгээ ер нь яг нөгөө уул усаараа бол юугаараа одоо ижил төстэй байна. Заримдаа Алтан уулуудаараа адилхан. Тийм манай алтан уулууд ч хаттай гоё сүрлэг уул шүү дээ. Нодлон Бадар манай багийнхан нэг Америкийн их газрын хамгийн өндөр оргил Монт Уитни гэж уулд багаараа гарсан л да. Нодлон 8 сард. Тэгээ тэр уул бол яг ялангуяа манай Монголын алтан уултай төстэй дан хад. Тэгээд маш гайхамшигтай сүрлэг тэр уулан дээр бид гарсан 4421 м. Тэнд бид 15 улаа явж багаараа гарсан. Тэгээд тэр бол одоо клуб байгуулагдсан 2 жилийн хугацаанд толгойд хамгийн том амжилт. Та нарт ихтэй нөгөө камплэгүүд дэше гарсан гэсэн үү? Тий бид нэг өдөр алхаад шууд гарсан. Тэгээ шөнө 12 цагт эхлээд л тий 19 цаг. Цаг эхлээд 18 цаг 37 км тэглэг авах гэдэг чинь 37 км яваад ирж байгаа байхгүй юу? Одоо алхаад оройдроо гараа буцаад ирэх гэж байгаа 37 км нэг өдөр ядарсан. Мэдээж хэрэгтэй. Гэхдээ бид тэр ядралч тэр оройдроо гараад тэр өөрсдөө бахархал тэр байгалийн тэр гоё гэж өөрсдөө ингэж ялчсан. Би одоо өөрийгөө ялчлаа гэдгээр хүний нутгийн хүмүүсийн нөгөө нүдний ямар байна. Тэгээд тэр дээр гараад бүгдээ ингэ Монгол дээлээ өмсгөө бас их гоё. Бүгд Монгол дээлээ өөрөөд явсан шүү дээ бид нар чинь. Манай октор ч бүгд Монгол дээлээ өөрчихсөн. Тэгээд Монгол дээлтэйгээ зураг авахуулаад тэгээд Монголынхаа далбааг бариад ингээ зураг авахулаа зогсож байгаа. Тэнд орой дээр гарцсан байгаа тэр Америкчууд чинь бас ингээ бид нар ч гайхаа те энэ хаанаас юу улсууд ямар улсууд бид нар танахаа зураг авахулаа тэхүү энэ төр гэдэг. За. Үнэхээр гоё байсан л те. Тийм тэглэг яах юм чи одоо ажиллаа зохицуулж өөрөө тэр бас нэг биеийнхээ юунаар өөрийн бие калбер тэгээд чөлөө цагаа эрүүл мэнд зундаа зориулж тэгэл цаг гаргаж алах гэж хоорондоо нэгтэл ингээд тийм Мэдээж ижил төстэй юм их байна. Тэргээр нөхчээ нэгэд ингээд өөрийгөө танилцуулахгүй юу? Намайг бол Ганхуй гэдэг. Мэдээж Монголоос саналгүй яах вэ? Манай Монголын уул ус байгаль Монгол хүнээс бол бахархал юм л та. Хэдэн жил? Одоо энэ дээрээ 11 дахь жилдээ орж байна. Тэгээд ер нь Америк Монгол хүмүүсийн хоорондын ялгаа юундаа байна? Миний бодлоор Америкт бол хууль их хэрэгжиж, тийм ээ, хуулийнхаа дагуу байгаа учраас энэ хүмүүс эрхээ эдэлж гин гэж ойлгоод байна. Тийм Америкт бол хууль бол чангалтай. Яг өөрийн эрхээ бол эрхийн юугаа бол
эрхээ ууд биелүүлнэ. Өөргөө биелүүлнэ, эрхээ эдлэнэ. Тийм л зарчимтай. Тэгэл тэргээр л явна да. Яг тэргээрээ л хүмүүсийг яг нийгэм яг тийм л байна. Эмэгтэй хүмүүс одоо хүний нутагт яаж одоо зохицон дасаж байна? Монголын нэг үг байдаг шнэ. Усын нуул ясын дагна гэ. Тийм тэр чин айгуу чухал юм шиг санагдаа. Тэгэл мэдээж энэ улсад амьдарч ажиллаж амьдарч байгаа хуулиад авах хэвээр яг нэг хүн болгоно бүрдэн тэгээд яг тийм яг эмэгтэй гэх юм бол одоо За тэгвэл хоёулаа чаддаг юмараа л ярил л да. Яг тэгвэл одоо ууланд гараад тэр сая одоо нэгдүгээр байранд орсон байж тийм ээ. Ерөөсө тэгээ шилдэг болсон. Тэгэхээр шилдэг болсон байх тэр үе ямар санагдчихсан? мэдээж сэтгэл маш гоё байсан. Өндөр тэгэл яг ингээл тийч юм бас ингээ зүгээр алхаа гарчихгүй зовж гарч ийн. Уйл бараг л заримтай уйлн тэгээд бараг ингээл ядраал яах гэж гарваач гэж хүний толгойд орж ирт юм байлаа. Тэгээ ингээл яваад орж ихэд ингээл хүмүүс алга ташаал баяр үргээл энэ бол тийм үгээр хэлхийн аргагүй юм тийм хүнд гоё сэтгэл төрүүлдэг. Тэр бол best moment. Тийм уулыг оргил гараад вау миний оргил үед дээр тийм. Тэгээ ингээ гүн дээр гараад тэр яасан юм ингээ харахад бол явсан замаа буцаа харахад тийм сайхан. Ер нь тэгээд манайхан зөвхөн алхах биш ингээд л ер нь хамт олон гэр бүл одоо бид нэг ингээ аюу нэгдээд нэг нэгнийгээ хайрлж хүндлэх хүний газар явж байгаа учраас биднэрт хамт олон хэрэгтэй. Америкт нэг зөрүүтэй юм нөгөө Монголд бол хамт олон гэхлээр айгүй тийм хамт олонсог бид нар албан газар дээр хамт олон гэхлээр их тийм одоо нэгдэл нэгтрэл сайтай байдаг. Энэ Америкт бол нэг өөр тал нь гэр бүлийг их илүүд үздэг. Одоо гэр бүлэрээ л гэнэ гэхээс биш ер нь их тийм ажлын хамт олон гэх юм. Юугүй нэгд хоёрт тэгээд нөгөө энд өсөж төрсэн хүмүүс бол бас нэг арай нэг өөр одоо нийлдэг нэгтрдэг хамт олон гэхлээр сүмж гэдэг юм уу тийм арай нэг өөр утгаар нэгдэж нэгтэр явцдаг. Бидний хувьд болохоор бид нар чинь дундаас нь энэ нийгэм рүү орох гэж явж байгаа хүмүүс учраас биднэрт нэг тийм хамт олон гэдэг юм ялангуяа төвшөө битэрт болоо айгүйх дутагддаг байсан. Тэгээ бид хоёр бид нар одоо эндээс аяллалын клуб байгуулснаас харахад бол бид нар бас нэг юм хамт олонтой гэр бүлээсээ гадна нэг хамт олонтой энэ хөөрхөн охтууд энэ хөөрхөн залуучууд энэ төр гэл ингээл тэгээ заримдаа ах настай хүмүүс хүрээд ирнэ. Бид нар чинь нэг нэгэндээ туслах, нэгд хийлэх, нэг нэгнээс сурах юм айгүй ихтэй. Тэгэл эгч нараасаа дүүнэр нь юм сурдаг ч юм уу эсвэл хөөрхөн охтуудаас бид нар юм сурах жишээтэй. Тэгэл ингээд нэг хамт олон болсон гэдэг нь манай нүүдэлчин клубын одоо нодлон золоо биччихсэн да нэг бид нар зөвхөн хамт олон биш одоо нэг гэр бүл шиг болсон. Яг нэг жилийн өмнө манай нэг гишүүн одоо манай охин хөлөө хугалж исэн. Тэгэхэд бид нар амар хол зайд нөгөө түргэн тусламжийн утас муц барихгүй газар явж исэн учраас хадан хавцал руу ороод тэнд хөлөө манай охин хугалцсан. Тэгэхэд ингээд дандаа залуучууд нь үүрээд тэр одоо бүхэл бүтэн том хүн үүрнэ гэдэг чинь 10 хэдэн километр газар үүрээд ээлжилж үүрээд ингээд тэр хөлн ингээд 5 ясны хугарсан хүнийг бид нэр үүрээд ингээд нэг нэгэндээ хөлсөө гоожуулаад явж исэн. Тэгэхэд ингээд бид нэр ингээд нэгэндээ айгүй их нэгдээд тэгээ одоо нэг гэр бүл шиг ингээд одоо нэг нэгэндээ ингээд бүр жинхэнэ сэтгэлээсээ хандаад эхэлжсэн. Тэгээд бид нэр тэрнээс одоо жишээлэхэд ингээд бид нар чинь ууланд явна гэхэд чинь бас зүгээр ингээд нэг зовж зүгээр инээлдэж хөрөлдөж байгаад явчих юм биш. Нэг нэгнийгээ айгүй их илүү таньдаг нөхөрлөдөг 10 хэдэн цаг ингээд ууланд алхах гэдэг чинь бид нар зүгээр ингээд тэнд чинь инээ нуурлан хөлн шалбарна хөлн хугарна тэгэл янз янз юм үзэн. Баян учраас бүхэл баян ямиг л харуулж. Тийм тэгэл тэнд чинь жирэмсэн хүн ч явж гин. Манай охтууд чинь жирэмсэн бүр 7 сартаа хүртэл яваал ууланд гараал явж лээсэн. Тэгэхээр чинь нэг нэгнийгээ ингээд санаа тавиад нэг нэгэндээ одоо зүгээр санаа тавиад биш одоо хоолоо хувааж идээд ингээд бүр ингээд нэгдэл нэгтрэл бол манай клубийн энэ Америкт байгаа байгууллагууд Монгол байгууллагуудтай л зүгээр ажиглалтаа хэлэхэд бол нэгдэл нэгтрэл бол бид хэдтэй айгүй тийм илүү их байдаг юм шиг санагддаг. Тэгэхээр нүүдэлчин гэдэг нэрийг
яагаад өгсөн бэ? Ер нь нүүдэлчин гэхээр мэдээж онцлог нэр байна шүү дээ. Тэ? Яг нэрний хувьд бид нар ярьж байгаа нэр сонхолсон л да янз бүрийн санаа оноо гарч. Тэгэхээр нүүдэлчин гэдэг нэр маань ерөөсөө ялангуяа нэг бид нар ингээд гадаад байгаа монголчууд бид нар чинь нүүдэлчтэй удам угсаа шүү гэдэг айгүй тийм угаасаа юм хадгалж явдаг юм шиг байна. Тэгээд ерөөсөө хүн тэнд байсан усууд бид нар нүүдэлч гэсэн ерөөсөө хүн болгоно л нүүдэлчийг үл их гой санагдаад л тэгэл. Тэр л угаасаа бидний энэ юунд одоо тархинд юм уусаа би одоо ген юм уу тийм байд юм шиг байна. Тэгэл нүүдэлчин гэдэг үг гэж бүгд л тэгээд сонгосон нэр л дээ. Нүүдэлчин багт хизээ нисэх 2 жилийн өмнөөс нэгдсэн. Тий. Ерөнхийдөө нэг Америк Монгол хүн хоёрын гол ялгааг юу вэ гэж та түрүү асууж ирсэн шүү дээ тий. Миний ажигласнаар бол энэ нутгийн хүмүүс яаж амьдрахаа мэддэг, амьдрах урлагт аягүй сайн суралцсан байдаг. Манай Монголд болохоор нэг ажил гэр гэд жоохон амьдралаас яаж аз жаргал авах вэ, яаж баяр баясгалантай зориг тэмүүлтэйгээр илүү сайхан амьдрах вэ гэдэг тал дээр жоохон дутуу байд юм шиг надад санагддаг. Тэгээд тэр утгаар нь бид нар яг Америкчуудаас нэлээд суралцж байгаа. Тэгээд ерөөхдөө энэ клубны нэгдснээр чөлөө цацаагаа нэгдүгээр зөв боловсон өнгөрүүлж байгаа. Энийхээ төлөө бие бэлтгэх хэрэгтэй болж байгаа. Тийм учраас жим руу маш их явах хэрэгтэй болно тий. Тэгээд уулын оргилд гарч байгаа тэр амжилт маань бидний амьдралын бусад салбарууд руу бас дагаж бусад салбаруудын маань бас юу яаж ажил төрөл бизнес гэр орондоо байх байдал ханаа хайрлах тэр олон руу тэр амжилт маань ингэж хайлж яг амьдралын маань тэр чигээр нь ер нь нэлээд өөдөн татдаг гэж би боддог. Уул руу ингээ гарахгаа явж байхдаа би үнэхээр чадахгүй нэ би энийг чадах хэвээр хүн биш юм байна те. Энэ хүмүүс надаас өөр юм байна. Шал өөр төрсэн хүмүүс үед юм би бол энд л чадахгүй мэн гэж бодож явж байгаа гарчаараа би энийг чадж байгаа юм чи ажлаараа би мэдээж тэрийг бол зүтгээд болох юм байна гэдэг урам зориг авч өөр спорт дээрээ ч гэсэн тэр нэг амжилт маань надад урам зориг оруулж тэгж яаж гэдэг болохоор би айгүй дуртай байдаг. Тэгээд ууланд гараа тайвшраад баяр баясгалантай болсон хүн чинь бусдад бас сайхнаар хандж байгаа тийм ээ. Өөрийнхөө гэр орныхоо сайхан энерги тайвширсан айгүй сайхан энерги авсан хүн чинь бас нийгмийн айгүй гоё гишүүн болж өгч байгаа байхгүй тий. Тийм учраас манай загтаагч дандаа хэлдэг л дээ. Эхлээд өөрийгөө засаа, дараа нь гэр орноо засаа, дараа нь улс төрөө засаа гэж. Тийм учраас хүн өөрийгөө маш их арчилж, баяр баясгалантай байж иж нийгмийн идэвхтэй сайн гишүүн байж чаддаг гэж боддог. Яг хоо одоо хэн блэ? Нэг зэрэг Улаанбаатараас ирсэн. За. Хизээ ирсэн? 10 жил болж байна. Хаана ч одоо ерөөсөө их нутагтаа очсон уу? Очоогүй. Оо ёо, за хизээ очих вэ? Бодохгүй ах уу. Хайртай их орноо санахгүй байна уу? Самдгүй ах уу. За. Санах сэтгэл зүрх чи хаана байж байна? Энд байж байна тийм. Зүрхэндээ байна шүү дээ. За. Энийг ингээ бариад ярьж би төрсөн бас хажууд нь авчлээ. Мөгийн их чинь бас зураглаач болсон. Манай ихцаач бас манай клубын одоо дизайнер л да. Одоо бидний юмсад фотографинууд бүгдээ өөрөө гаргаж тийм залуу байна. За. Өөрөө угаасаа бизнес. Тэгээд бас ингээ түүгээд бас авчий гэж бодоод байна. Яг тэгвэл бас нэвтрүүлэг болгоно нэг л ижид өнгөтэй байх албагүй. Үзэгч олон маань мэдээж хүлээн зөвшөөрөөрөө энд бол яг өнөөдрийн хувьд нэвтрүүлгийн хувьд бол бид нэр айгүй их сахилахгүй байгаа юм шүү тий. Чөлөөтэй байгаа учраас тийм учраас би ч гэсэн ингээ та нарынхаа дүрсийг түүгээд яваад байгаа юм шүү. За. За яарэ. Тэр манай аав ээж найз нар харж байгаа бол сайн байцгаана нөө. Сайн сууж хаж гин нөө. Удахгүй уулзах байлгүй дээ. Тэгээ намайг класста жил гарам явж байгаа. Айгүй хэм сурдаг. Өдөр болгон нэг одоо яа гэв халамжтай байх. За. Тэрс нь одоо яа зурх юм бол амар их. Би нэгэ санаал ирдэг шүү дээ. 27 сарда 2 уулзахтаа. Гоё хамт олон болохоор үгүй лээ тий. Илүү гэр бүлсэг тий. Айлд явж хат манай их цагаа цүхнээс хамгийн их гоё гарч ирсэн. Манго гарч ирнэ. Хүмүүс жоохон дундраад дуусаад л ирж халтанд их цагаа цүхнээс их гоё гарч ирдэг. Жоохон тийм их хэмжээс хүнд амар юу гэж юм ч тий. Жоохон энерги өгөөд. За билээж өөршөө. За. Би оргийн эмэгтэй хүмүүс бас дээр шахуу. Юм ер нь хоол ундыг бэлдэж ирнэ шүү. Ер нь ийм үед ямар хоол ундыг яах вэ ийхүүг асуух юм бол инхцээ ер нь бол мэдэн шүү бүгдийг.
За би нэг аялалд ирэхээрээ тэгвэл асуугаад лавлаад сайхан аялалд явахыг хичээнэ. Тэг бэлдээд ирнэ гэж байна. хамгийн гоё үе нь болохоор аяллаа тааш дуусчаад хоолой. Би юуг бас айгүй сайн анзаарч байсан. Канадад Quebec байсан. Би яг нэг монголчуудтайгаа монголчуудын холбоо ингээд бид нарыг ирэхэд ингээд бүр зориуд юм бэлтцсэн. Бид нар шиг ерөөсө угаасаа би Монголоос гарахдаа монголчуудын холбоотойгоо аль нэгэн хүмүүстэй холбоо өрөөд ирдэг байхгүй юу. Тэгээ тэд нэр нэгдээд яасан чинь надад аюу сайхан санагдсан. Би бүр өөрөө уйлсан. Яагаад гэвэл тэд нар маань ингэдэг юм байна. Энийг юм өдрийг зохион байгуулад зарлчаад тэгээд бүгдөө гэр гэрээсээ өөр хоол авчрах гоё өөр хоолтой. Тэгээд идэх уух юм бүгдийг ингээ бүгдөө өөр өөрсдөө даачдаг юм байна. Тэгээд ширээн дээрээ сольж тавьдаг. Өөрийнхөө юм иддэггүй. Тэгээд ширээн дээрээ соль тавиад ингээд бүтэн 2-3 цаг ингээд маш гоё байдаг. Тэгээд тэнд чинь дуулаад янз бүрийн нөгөө зориултын нөгөө багтнаад минь хувцс хийгээд ирсэн. Тэгээд тэрийгээр ячаад тэр 70-80-аад оны дуучин ч болж явах шиг тэгчгээд хамгийн сүүл тарахтаа үнэхээр сэтгэл хөдлөмөр. Ягаад гэвэл бүгдөө тэрвэрлээд үнсээд уйлах нь уйлаад энэ чээс дуулах нь дуулаад зураг авахуулаад ингээд маш гоё байд юм лээ. Тэгээ би тэрийг хараад миний сэтгэл зүрх ерөөсө хүний нутагт хамгийн хайлсан үе мэн тэр байхгүй юу. Маш гоё байд юм лээ. Бид нар аялал явах болгонд л яг тэр үйл явдал чинь давтагдаж байгаа байхгүй. Бүгдээрээ тэр түрүүн сая сок хэллээс хамгийн гоё үе нь хоолоо идэх гэж бүгдээр ядарсан нэг хоол руугаа уралдаад буцаад хамгийн гоё үе байхгүй. Тэгээ хүн болгоо нэг хоолнд одоо нөхдүүдээ дайлах гад бэлдээд ирчихсэн. Угаасаа айлын хоол амттай гэдэг чинь. Тэгэл дундаа тавьж байгаа л тэгэл үз дараа шүү бүгдээрээ. За яг үнтэй адилхан биднэрт одоо хорхог биднэрт энэ гэр бүл хорхог хийсэн байна. Тэ хийж байгаа юм байна. Тэгэхээр бүгдээр хорхон дээрээ бас ганц нэг яриагаа өрнүүлье. Түүнээс гадна би дэлхийн ханарт Монгол бахархал нэвтрүүлэг үеийн үед бэлэгтэйгээ явдаг юм аа. Энэ бэлэгтэй явдгийн учир утга нь юундаа байдгүй гэхээр Монгол хүн тийм ээ. Одоо ээж хүн чинь хүүгээ бүр тэр хөгшин болсон бахад хүүгээ үнсэн, тэврээд үнсэн, бүр болвол тэр холын нутагаас ирээд буцаад явахт нь өвөртлөө дунд нь ийм гоё сайхан ганцхан Монгол шүү. Цор ганц. За, цор ганц Монголоос бас нэг юун сайхан байдаг вэ гэхээр бэлэгтэй орчлон. Тийм ээ. Яг өөрийнхөө сэтгэлээрээ юу л байна түүгээрээ дайлдаг нэгэн сайхан ийм одоо түүх заншилтай энэ түүхийг би бол үеийн үед энэ нэвтрүүлэг хаан хаагдтал энийг би эрхэмлж явъя гэж боддгийн. Яг үнтэй адилхан аз хур компани маань болохоор одоо Монгол бахархал нэвтрүүлэгтээ 2009 оноос эхлээд хамтарч ажиллаж байгаа юм. Тэгээ хамтарч ажиллахдаа бол дэлхийд суугаан миний монголчуудад бидний хийж байгаа бүтээж байгаа болгоныг хүргэж өгөөч. Түүхэн уламжлаа бүү мартаасаа гэд энэ түүхэн номыг аваачаад өгөөсэй. Энэ болгоныг аваачаад өгөөсэй гэд биднэрт хүсдэг. Бид нар ч хүртэл бид одоо ингэ явах гэж шүү гэд ингэ хэлдэг учраас аз хур компанида юуны өмнө маш их баярлалаа. Дэлхийг дамнсан биднэрийн өртөөчлсөн аянд бас хамтран ажиллаж агаад би туйлаас их баяртай байдаг шүү. Тэгэхээр энэ удаа одоо түүхэн энэ сайхан номыг та бүхэн олуулаа. Ингээ ээлжлээд уншаарай хэмээн. Өршөө зүүн гараар өгчлөө. За ингэж өгье. За бас нэг сайхан зүйл бол ингээд биднэрт ийм албан бичиг хөргүүлсэн байгаамаа. Тэгээ энэ хамтран ажиллах тухай ийм албан бичгийг би бас өгье. Тийм ээ. Тэгэхээр энэ дээр ингээд аз хур компанитайгаа хамтарч ажиллаад одоо бид нэр маш сайхан зүйлийг бэлгэлэх гэж байна. Ингээд номнуудаа их хилээ, тийм ээ. Сайхан түүхэн номнуудаа, уйгуржин номнуудаа ингээд аваад уншихад маш их амархан болсон шүү гэдгийг би одоо нэг зүйлээр өртөөчлөө хүргэх гэж байна. За энэ бол одоо book story цэгэмээр орохоор яг энэ номнуудыг чинь хүлээн аваад уншнаа. Гэхдээ бид нэр одоо та нарын байгаа утсан дээрээ шууд унших ийм боломжтой болсон шүү. Энийг хамт олондоо хүргэж өгөөрэй. Тэгээд энэ картаар одоо жишээ нь 5,000-ын картаар энэ яг утсандаа хийгээд тэр хүссэн номоо энээс илүү 30,000-ых ч хүртэл байгаа. Тэгэхээр энэ номнуудаа ингээд хүссэн номоо аваад уншаарай хэмээн энийг өгүүлсэн энэ картыг бэлгэлсэн байгаа шүү. За түүнээс гадна их нутагта олон жил ирээгүй
их нутгаа хит их санаж байгаа. Тийм ээ? Энэ залуучуудаа уйгуржин Монгол бичгээ мэдээж хүний нутагт одоо үзэж байгаа бах тий. Тэгэхээр энэ бүхнийг одоо алий тэр хоол хийдэг залуудаа. За ингээд өгье. Тий. За ингээд бас мөн онцлох үйл явдал гээд хуваанл 15 оны хуваанлыг та бүхэн мэн ширээн дээрээ тавиад тийм ээ. Тэгээд дэлхийн аянарт Монгол бахархал нэвтрүүлгээ санагалцсан, дурсанхан тэгээд хамт байгаа юм шүү гэж бодоорой. Тий. Энэ сайхан бэлгүүдийг одоо та бүхэндээ хүртээж байгаа юм шүү. Тий. Маш их баярлалаа. За энэ бэлгийн дээд эрхэмд дээд бэлэг ном гэдэг штэ тий манай ардам. Тэгэхээр энэ ялангуяа гадаад суугаа монголчууд маань үнэхээр хамгийн хэрэгтэй үнэхээр ном байдаг л да. Тэгэхээр энэ сайхан боломжийг олгож байгаа аз сурах компани тэгээд мөн дамжуулж байгаа танд ч бас их баярлалаа. Илүү яг бид миний үед л нөгөө нэг одоо хин тэр хүн мэдэх байх та. Яг гэвэл бид нөгөө ном их уншаад 0-доо хүртэл уншаад ээж аав нар номны солио тусцсан юм уу? Гарч хийгээ загнаа гэсэн. Яг үнэ. Одоо яг энийг л би биелүүлээсэ. Яг гэвэл номноос бид нар биш хитрхи гар утас, хитрхи интернеттэй байгаад нөгөө амьд харьцаа байхгүй болчих гээд байна шүү дээ. Тэгэхээр монгол хүмүүс яах ёстой? Амьд юм дуртай, тэнгэрлэг юм дуртай, байгаль ихтэй дуртай. Тэгэхээр номонд энд хэрэгтэй гэдэг. Яг гэвэл бид нар ууланд явж байхад утас бариад явж байх болцоо байхгүй шүү дээ. Компьютер хасаагаа сууж явах болцоо байхгүй. Тийм учраас бид нэр жинхэнэ амьд харилцаа үүсгэж нэг амьдаар нь хайрлж байдаг усуд байхгүй. Нэг амьдаар нь хоолороод айлж. Яг үнтэй адилхан. Одоо утсан дээр чи энэ номнууд ингээд сонголтоо хийгээд авчхаар жинхэнэ амьдаар нь бас уншаад амархан уншаад эргүүлээд байхгүйгээр уншаад ингээд ийм сайхан боломжийг бас бий болгож өгч байгаа аз сурах компанид баярлалаа. холын газарт дасхгүйгээд яах вэ сайхан Монгол бүсгүй санахгүйгээд яах вэ заряд очсон газараа дасхгүйгээд яах вэ зоргоор орсон нутгаа санахгүйгээд яах вэ тайлах гэж би нутгасаа гарсан нүдлийн шуушиг газар сайгүй тэнсэн хадун хүйтник ажралгүй гүйсэн харин хүмүүс нана иневч цаана хүйтээ амдрал хож би yeah
Суханда мутгабоци Имэн амьдрал үзэгдэж би тэмүүлси Эргэж очоод нутагта уртандэрнаа Сар шиг ходын газар Тасхүйгээд яахвэ сайхан Монгол бүсгүй Сохүйгээд яахвэ заряд очсон газар Тасхүйгээд яахвэ зарвара очсон газар Сохүйгээд яахвэ агуу тухтай ботгаби алсын газар санжсан бардуцэн гэргаби айнын зүрхэндэ тэжэвэн тэтгэрсая ботга бидхийн цэжэнд гэж бодчихсон тэндүцэн гэргаби тэжэвэн сэтгэл саршиг хөлн газар Тасхүйгээд яахвэ сайхан Монгол бүсгүй Санахгүйгээд яахвэ заряд очсон газар Тасхүйгээд яахвэ зон Монголынхан зэргийг Дохгүйгээд яахвэ За ингээд бид Диапло уулын оргилын одоо байгаль хамгаалагчтай уулзах гэдэг. Тэгэхээр байгаль хамгаалагч маань яг энд ямар үүргийг гүйцэтгэдэг вэ? Энэ талаараа мөн өөрийгөө танилцуулахгүй юу? So can you introduce yourself to us and then tell us what you do here? Cool. So my name's John Hardcastle. I'm a ranger here at Mount Diablo State Park. What we do varies a lot. We kind of make the park run. We do some of the maintenance. We do a lot of resource work. We do law enforcement for the park, and we do a number of other things as needed. John Hardcastle. John Hart гэдэг тэгээ ер нь бол энэ чинь айн цагдаа хийдэг. Гэхдээ ер нь бол зөвхөн ингээ айн цагдаа хийхгүй ер нь одоо энэ уул дээр болж байгаа бүх үйл явдлыг ингээ хариуцаж тэ. Тэгээд бас хэрэгтэй одоо засах юм юу байна те тэр бүх зүйлийг хийдэг. Одоо ер нь ойролцоо нэг өдөрт бол хэдэн ийм сонирхогчд ирдэг болоо. So do you know how many visitors you have here like per day average? Per day it varies a lot. I can say we have about 500,000 visitors per year. So again, per day I don't know the math off the top of my head, but 500,000 a year is the number we run on. Тэгээ ингээ өдрөөр нийлээд бол хэцүү гинэ. Ер нь бол жилээр бол дунджаар хагас сая хүмүүс ирдэг гэж байна. Хагас сая хүн дотроо одоо олон орны хүмүүс ирж байгаа шүү дээ. Тэгэхээр голцоо ямар орны хүмүүс ирж байна? Бид нар бол монголчууд. So we are Mongolians here, but do you know like what nationality or like where people are coming from, like what country, you know, like do you see like different people around the world, or you see like what are the people you see most common? Most commonly. Yes. You know, it varies a lot. The Bay Area is just such a diverse place that we see people from almost every country in the world, and even the folks who live locally have roots all over the world. So I can't say one group more than any other, really. Уус манай Bay Area-д бол олон хүмүүс үндэсний хүмүүс амьдардаг те. Тэгэхээр яг одоо тийм үндэсний хүмүүс ингээд голцоо ирдэг гэж хэлэхэд аль хэцүү. Яагаад тэгэхээр манай Калифорни ч өөрөө айгүй олон үндэсний хүмүүс байдаг болохоор тийм аялал жуулчлал байдаг болохоор ер нь бол янз янзын хүмүүс ирдэг гинэ. Тэгэхээр яг энэ байгалаа хамгаалаад явж байхад ер нь байгаль ихээ хамгаалах үүднээс мөн байгаль ихээ хамгаалж явахдаа ер нь хэд хоног энд ажиллаж хэд хоног амралтын цаг нь хэр хугацаа урт байдаг. So what is your schedule look like? So when you work here, how many days you spend here and how many times you off days, you know? It varies depending on time of year. Right now we're working 5 days a week with 2 off. In the slower season we can do 4 days with 3 off. But I live and work in the park and I'm always on call. So it's the sort of thing that it depends a lot on what's going on. Ер нь бол
цаг үеэс шалтгаалдаг юм л дээ. Тэгээ заримдаа болохоор айгүй одоо хүмүүс ихтэй үедээ 7 хоногийн 5 өдөртөг ажиллаж 2 өдөр намардаг. Заримдаа 7 хоногийн 3 өдөр ажиллаж 4 өдөр намардаг ч юм уу те. Өөрөө болохоор яг энэ ингээд амьдардаг. Тийм болохоор хэрэгтэй үедээ бол хизээд ажиллахад бэлэн байдаг. Тэгэхээр юу ядгүй энд ирж байгаа зочдод болон ер нь байгаль ихээ хамгаалах талаар ер нь ямар нэгэн зөвлөгөө өгдөггүй, сардаа зөвлөгөө өгдөггүй, тухайн үед нь хүмүүстэйгээ уулзаа зөвлөгөө өгч. Do you guys have any program, for the visitors to, how to protect the environment, and like, is there any program do you guys do? We have a lot of different programs. A lot of them are run through a cooperating association called the Mount Diablo Interpretive Association. They put on things on a wide variety of topics throughout the year for the park. And we also do just this, actually today it's Earth Day. We're celebrating here in the park. We're doing lots of different volunteers to come do different service projects in the park. Тэг ерөнхийдөө бол тиймэрхүү зөвлөгөөг өрн өгдөг гинэ. Энд ч тийм холбоо байдаг те. Тэг хүмүүст ерөнхий зөвлөгөөнд өгж идэг. Өнөөдөр бол их онцгой өдөр, тэр нь болохоор өнөөдөр дэлхийн өдөр юм байна л да. Earth Day гэдэг. Тийм. Тэгээ айгүй олон тийм хүмүүс ингээд өөрсдөө ирж ажиллаж байгаа те. Саналаараа хүслээрээ волонтер хийж ажиллаж байгаа. Тийм. Тэгвэл бид бас дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг одоо Монгол Америкийн дипломат харилцаа байгуулагдсны 28 жилийн ойгоор ирж байгаа. Яг энэ өдөр нь бас ирж байгаадаа маш их баяртай. So they're actually visiting here from Mongolia, and it's because it's between in Mongolia and America. Since we become friends, it's been 28 years. So today is a special day, and it's also Earth Day too. So they're very happy to be here. Excellent. Well, we're glad to have you. Anytime you want to come to visit the park, we're happy to have you. Та нар ч гэсэндээ энд байлгаж байхдаа маш их баяртай. Тэгээд хизээч хамаагүй ирж байгаарай. Тэгэлгүй байх уу. Тэгэхээр монголчуудад маань Монгол түмэнд байна мэдчилгээ өгнө. So, is there anything you want to say to Mongolians? The people are actually in Mongolia. Gosh, I don't know anything specifically other than hello from the United States, and please come out here and visit. We'd love to see you. Тэгэхээр Америкаас ингээд та бүхэндээ мэдчилж байна. Тэгээд бид нар дээр ирээрээ. Тэгээ яг хоо Тэнгэрлэг монголчууд бид нар бол бас мэдчилгээ өгч танд аз жаргал сайн сайхан бүхний хүсээ өрөөж энэ сайхан байгаль онгон дэлхийг хайрлан хамгаалах их үйлсэд чинь их амжилтыг хүсээ өрөө. Yes, so it's same thing from us too. We are so happy to have you, and we wish you the luck for the best for everything in your life, and good luck with everything. Well, thank you very much. За бид гурав зүрх авахлаа. So we're gonna take a picture. Okay. Okay. Чи. За ингээд дэлхийн анирт Монгол бахархал нэвтрүүлэг одоо маш өндөрт гараад байна. Энэ 3849 фитийн өндөрт байна одоо бид нар. Гэхдээ бид нэр бүхэл бүтэн 5 хотыг гайхалтайгаар харах хэмжээний. Тэгээд Сапорозская орчмын манай энэ хавийг Б араа гэж нэрлэдэг байхгүй. Тэгээд Б араага бүхэл бүтэн эргэн тойрыг харах боломжтой энэ уулын толгой дээрээс. Диабло нэртэй уул байгаа. Гэхдээ та нарын хувьд түрүүн би бас замдаа ярилцаад явж байхад энэ уулыг алхаад давчих юм бол бусад уулаас бас гайгүй дээ гэж. За, ерөнхийдөө манай энд байгаа хамгийн өндөр нь яг одоо манай бидний орчинд байгаа нь. Тэгээ сая манайха бас ярьж байна л да. Энд машинаар явахлаараа жоохон хэцүү юм байна. Тэрний орд алхсан дээр юм байна гэж. Тэгж जैन бөөлж цэцгаа. Тэгээд бид нар бол сая машинда дуулаад би бас их нутгийнхаа дууг энэ хэдтэй дуулж өглөө. Тэгсэн та нар ингээ 20-ээцэн гараад ирэхээр нь би бас мэдрэлээ л дээ. Ягаад гэвэл мэдээж дандаа алхахдаг хүмүүс машинд эн чин тэгээ бүр энэ дээр ирэхээр бас өөр байна уу? Өөр байна. Айгүй их нөгөө зам ингээд шолон биш болохоор сүлжээд явахлаар биднэрт бол ер нь алхаж ийсэн хамаагүй дээр юм байна гэж сайхан байна ер нь сайхан юм байна гэж бодож байна. Хурдан ч ирэх юм байна уу? Хурдан ч ирэх юм байна. Тийм байна уу? Машинаас уу? Машинаар явсан айгүй удаан байна. Айгүй онцгүй байна. За ингээд энэ гайхамшигыг бас л ингээд бас машинаар машин гэдэг чинь бас хүн гэдэг хүний ард орхон гэдэг нь л ойлгомжтой. Машин техник бол ер нь тэгэл яг хөдөө бас яг хоттол хэрэгтэй дээ штэ. Ууланд бол ер нь хүн өөрийнхөө хөлөнд л найдах хэрэгтэй дээ. Та нар энэ уулан дээр ерөөсөө яг хэдийн үед хэдэн удаа гарсан бэ?
За ерөнхийдөө жилд нэг 4-5 удаа гардаг. Гэхдээ ерөөсөө энэ чинь оргил нь. Гэхдээ энийг чинь дагуул нэг 5-6 оргил байгаа. Тэгээ бид нар ингэж гардаг байхгүй. Явахлаараа нэг удаа явахлаараа за 3 оргил дээр нь гараа. 4 оргил дээр гараа, 5 оргил дээр нь гараа гэж явдаг байхгүй. Тэгж өөрсдөө сордог. 5 оргил дээр нь гарсан. Тийм үү. 5 оргил дээр бол ер нь их л 5 оргил дээр гарна гэдэг маань бас. Тэгээ хэдэн цаг? Хэдэн өдөр авна да? 12 цаг л явах юм да. Тэгэл камплаад. Тий, одоо буцчихжоо л тий. Эхлээл алхаал 5 оргил дээр гарчаа буцчихжоо одоо камплаад. Тэгээ сайхан тухаараа. Тухлаа тий. Тэгэхээр 12 цаг л явдаг. Одоо бас суугаад үеэгаад явж байгаа шүү дээ. Идэж угаад ярилцаал тий. Тэгэхээр хөгжлөөр зураг авахусаар л явж тий. Хайрт их орны минь туг намраад сайхан байгаа шүү дээ тий. Таны энд ч гэсэн. Би танараас харин энийг авчлаа маш гоё байна. Ер нь би яг энэ удаа бол уулчин мэт сэтгэгдэл төрөөд явж байна. Тэгээд дэшээ гараад энэ хотын тухай ерөөс алсын бараг ширтэн байж өнөөдөр маш гоё өдөр байна шүү дээ тий. Тэгээ ярилцъя тэхүү. За тэгээ хэдүүлээ. За. Дэлхийн хамгийн өндөр уул Килиманджарогийн ороогоос харахаас хярах хэмжээний газрыг харж болдог. Энэний гол шалтгаан гэвэл энэ ойр хавьдаа энэс өөр тийм гоц өндөр уул байхгүй, эргэн тойронд тал хөндөй байгаа учраас л тэгж харагдаг гэж байгаа. Тэгээд энэ бол эртнээс ерөөсөө индианчуудын шүтлгээр бол анх дэлхийн усан бүрхүүлтэй байжгаад газар хөдлөх үүслэр үүссэн одоо үүл гэж үүсдэг учраас ертөнцийн оргил гэж их шүтэж иржээ. Тэгээд энэ уулын ороо дээр энэ сайхан цамхаг байна. А энэ цамхагийн одоо чулуу бүрэн гэхэд дандаа эртний одоо далайн ёроолд байдаг дун хорхооны одоо ээлдэг янз фослууд одоо ерөөсөө ийл ингээд чулуунд нь байж идэг. Тийм учраас энэ бол уулын ороолгоо гарах тусам хөгшөрдөг гэж үздэг юм. Тэгээд энэ тогтолцоогоор болох их гайхамшигтай юм. Тэгээ энэ ууланд бол Намадаг Калафын маань олон удаа гарч байгаа. Энэ их уулын энэ уян зайн биднийг төгч явдаг гэдэгт бид нар баяртай байдаг юм аа. За тэгээд хараа энэ уулчин бас энэ цамхаг чинь яагаад бүтсэн бэлээ? Уугуул иргэд маань эргэжсэн хүмүүс амьдарч байгаа. Тэрээс индианчуудыг ерөөсөө нөгөө индианчуудын тусгай амьдардаг газар хөгөөд гаргасан шүү дээ. Бараг шорон шиг амьдардаг. Норд Дакотад их байна. Одоо Обамагийн жаахан наахан талаар их байна. Ерөнхийдөө Норд Дакота, Вашингтон хавар бол бие. Тэр аврал байх шүү дээ. Ер нь барагцал бол хэд байна? Тэрний тоог бол ер нь Америкч өөрөө бараг даардаг байж магадгүй. Тийм тэгэхээр тэрийг бол мэдгүй. Ягаад гэвэл тусгай хангалттай барагтай ажил юу хийдгүү. Дандаа улсын хамгаалалт тэтгэл талаараа бас ингээд ерөнхийдөө нэг уугуул иргэд маань энэ соёл хэрэгсэлтэй шахагцаар сүйдээ тэгэл үндсэндээ тэгэл сүйдээ мөзөө үзмруулаад тэгээд дуусчихсан. Түүхэл явж байгаа. Юунд бол Австралид бол яг тийм. Тэгээд уугуул иргэд нь нөгөө захиагаа бичгтээ зургаар илэрхийлдэг. Тийм баг хүй нэгдлэрээ. Тэгэхээр нэг имийг анхаарай эрхэм үзэгчтэй. Яг энэ ярианаас юуг би одоо анхаарч байна гэхээр уугуул иргэд тийм байдаг нь бид нар бол аюу маш их соёлжсон, ухаажсан, урам хайрлсан үгэн дуртай Тэнгэрлэг монголчууд учраас нэг зүйл нь юу гэхээр бид нэр их хилээ. Их уул одоо удам судраа мартахгүй үеийн үед хүүхэд болгондоо хилийн чандад төрсэн хүүхэд болгондоо таниулан мэдүүл синхруулж явах нь зөв. Тийм үү? Тийм ээ. Яагаад тэр бол маш өнөө. Энэ бол бидний өвлж явах хамгийн нандин юм шүү. Их хилээ их бичгээ мартуул их хилээ их бичгээ өөрчлөл энэ улс өргөн аимшигтай сүндэг гэдгийг л энэ хатуу сургамж тийм үү? Тий, тэрийг бол бид нар нүдэрээ харж штэ. Тий. Энэ бол аимшиг байхгүй юу? Тэгэхээр бид нар яагаад энэ их дэлхийгээр тэр тинээд байгаадаа биш цагаачлаад байгаадаа биш их зүйлийг сураад мэдээд оюунлаг хүүхдүүдээ оюунлаг өөрснөө оюунлаг ах дүүсээ бас сургаж гин их орондоо энэ их хөрөнгө оруулалтыг бий болгож гин эрхэм үзэгчтэй хилийн чандад суугаа эрхэм монголчуудыгээ би хамгийн зоригтой хамгийн ухаантай хамгийн өгөөмөр гэж боддгийн шүү эрхэм үзэгчтэй та бүхэн энтэй санал нэгдэнэ гэдэг
би чин үннээсээ итгэж байна. Тэгэхээр бидний нэг залуу одоо цаагаар яваа л байна. Ерөөсөө ярьдгүй. Тэгэхээр өөрийгөө танилцуулаад залуучуудтай сургамж өгөөд мэдээж сая миний яриад байгаа зүйл бол миний сэтгэл зүрхэнд үнэхээр их хоногшдог учраас би энийг бол цагийн дүр мөнхөд хатуугаар өөртөө хууль болгодог учраас үнийг ярьсан шүү ирэх үзэгчтэй. За тэгээд намайг бэлэг дэмбэрлэлгээ. Тэгээд ямар гоё нэртэй юм бэ? Тий. Аавчсаа яснэр. Тэгээд намайг харж байгаа бол би сайн яваа шүү. Тэгээд найз нөхөд гэр бүлийнхэндээ хэлсэн. Тэгээд би яг одоо энд Америкт ирээд жил 6 сар орчим болж байна. Тэгээд энэ хайкинг клуб, номадик хайкинг клубтээ яваад бол одоо жил гарсан болж байна. Тэгээд яг анх яагаад явж эхэлсэн гэхээр анх би энд ирээд ерөөсөө хүн амьтанд таньдгүй тий ганцаараа л идэг гэсэн. Тэгэл хэдэн монголчууд энд ингэж ууланд явж байна гэд. Би өөрөө хөдөө бас өссөн л дээ жоохон байх та. Тэгээд уул хадаар жоох явах доортой. Тэгээд энэ их гоё юм байт юм байна явж үзьгээд ирсэн. Тэгээд тэгж ирснээсээ хойш ер нь бол айгүй дуртай. Банк явах. Ер нь аль болох алсахгүй явахыг бодож байгаа. Тэгээд яг энд ирснээрээ би бас өөрийгөө бас жоохон нээж таньж мэдж байгаа л да. Тэгээд өөрийгөө ингээд уулын оргил гарна гэдэг чинь бас нэг амжилт өөрийгөө сориод тий. Буужхгүй тэгээд зорьсон зорилгынхаа төлөө явна гэдэг бол бас нэг бодлын амжилт. Тэгээд одоо ингээд нүднээс нь харж байхад их томоотой тэгээд нэг дөлгөөхөн залуу юм шүү дээ. Мэдээж 2-3 жилийн дараа бол нүд нь ингээд сэртэлцээ. Тэгээд мэдээж энэ олон цоглог залуусж байгаа сэтгэл зүрх нь нэгдээд улам сайхан болно тийм ээ. Мэдээж. Тий, эр хүн зоригтой бол чон цацгалтнаа гэж. Энэ бол сайхан жишээ. Бид нэр ерөөсө багаасаа ээж ааваасаа их хэмийг мэдэж, их хэмийг сурч тэд маань бид нарыг холын хол зорих замын мэн нээж өгч тийм ээ. Оюуныг бий болгоход их тус нэмэр болсон юм шүү. Ээж минь аав минь сайн сайхан сууж бид нартэй та бүхэндээ одоо урт удаан насалж биднийхээ сайн сайхан болгоныг үзэж яваасаа хэмээн чич гисэн, бич гисэн, бид ч гисэн хүсгээс та. Тийм ээ. Тийм тийм. За ингээ ирхэм үзэгчтэй. Бид нэр энэ сайхан залуучууд дээр нүүдэл гэдэг учир нь юундаа гэдгийг тайлбарласан байгаа. Нүүдэл хамтлалын залуучуудтайгаа нэгэн мөчийг сайхан өнгөрөөлөө. Одоо бид нэр эндээс буугаад крокетхийн гэсэн. Тэгэхээр мэдээж тэнд бол эднэрийнхаа их нутгаа санагалдсан, санан дурсаж байгаа дуу болгоныг би бас дүрсэндээ шингээнэ гэж бодож байна. Тэгэд бид одоо энэ нутгийн, энэ орны тухай бас нэгэн яриаг мөдхөн та бүхэндээ хүргэн. Бидний машинд яваад машинд хамт сая ирж яхад их зүйлийг ярьсан нэгэн залуу бол тэмээх залуу. Тэгэхээр энэ залуугаас маш их олон зүйлийг хотоор явж агаад ирхэн үзэгчтэй та бүхнийхээ сонрыг мялана гэдэгтээ итгэлтэй байна.